Сайн байцгаана үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Улсын хурлд харчилсан намын бүлэг сонгуулийн зохион байгуулалтын үед гардаг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудлыг хэлэлцлээ. Хүн намын 10 жилийн ой дохиож ээлжид 8 дугаар их хурлаа хийлээ. Сэтгүүл зүйн боловсрол олгож эхэлсний 65 жилийн ой зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Япон улс мэргэжилтнүүдэд газын зурваст гал зогсоох гэрээнд хяналт тавих төвд ажиллуулахаар илгээнэ. Сидней хотод халдлага гарч 15 хүн амир үджээ. Өмнөд Америкийн нийтийн зах зээлтэй хийх худалдааны гэрээнд гарын үсэг зөрөх хугацааг Франц улс хойшлуулахыг хүсжээ. Эхний мэдээ, улсын хурлд харчилсан намын бүлэг өнөөдөр ээлжид хуралдаанаа хийж, хуулийн эрх зүйн шинжилгээтэй холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны хэлэлцэх эхний сэдэв сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байлаа. Энэ хүрээнд арчилсан намын бүлгийн гишүүд сонгуулийн зохион байгуулалтын явцад тулгардаг эрх зүйн наривчилсан зохицуулалт шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм а. Гурван том хууль дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Нэгт нь засаг захааны нутаг засгийн нэгжийн тухай хууль, хоёрт нь төрийн албаны хууль, за мөн улсын их хурлын сонгуулийн тухай хууль, одоо өнгөрсөн сонгуулиудын алдаа оноо, мөн ирээдүйд одоо яаж одоо зөв зүйтэй ард иргэдийн одоо санал бодол, төрийн оролцоонд шууд орлоо гэсэн энэ байдлаар ингээд одоо улсын их хурлын сонгуулийн өөрчлөх арчилсан доторх ажлын хэсгийг үнээр яхалж байгаа. Бид бүхэн бол одоо энэ сонгуулийн хуулийг чанартай ард иргэдийн одоо хүсэл эрмэлзэл саналыг төрийн бодлого шууд тусдаг ямар нэгэн луур булхаа байхгүй бага одоо өтөг зардлаар бий болдог энэ одоо боломжуудыг судалж байна. Олон улсын болон дэлхийн нийтийн одоо энэ парламентын засаглалтай орнуудын энэ юунуудыг судалж байна. Тийм ч агуулгаар өнөөдөр сонгуулийн ерөнхий орооны одоо бас гишүүдийн удирдлагуудын өмнө хойно тулгамдчихсан асуудлууд хойшид бас засаж залруулах боломжтой байдлаар мэдээллийг сонгосон. За бидний хувьд бол ер нь сонгуулийн тойргийг шодрог байдлыг хангах нь чухал гэж үзэж байгаа. Жишээлх юм бол улс төрчнөр тухайн их хурлын нам өөртөө тойрог зордог. За мөн одоо өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог маш богино хугацаанд өөрчилдөг энэ асуудлаас салах хэрэгтэй гэж үзэж байгаа. Та бүхэн санаж байгаа бол одоо базар садын гутлаг гэж тойрог байж исэн. Уус аймагт хоньны арьс шиг ийм одоо тойрог одоо зурж исэн. Тэгээд ийм одоо муу түүхүүд байдаг. Тэгэхээр энийг л тухайн сонгуул болохын өмнө бараг сарын өмнө 2 сарын өмнө өөрчилдөг биш. Одоогоос 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хуулиндаа тов тодорхой тусгая л гэж байгаа. Ерөөсөө бүсээр явах юм уу, аймгаар явах юм уу, тойргоор явах юм уу, энийга бүгдээрээ хэлэлцээд батлаад хэдний өдөр явах юм, ямар системээр явах юм гэдэг нь бол одооноос тов тодорхой байх ёстой. Төрийн болон албаны нууцтай холбоотой одоогийн эрх зүйн зохицуулалт нь мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрх, нөгөө талаас үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагын хооронд тэнцвэртэй байх ёстойг онцолсон юм а. Түүнчлэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь нууцын ангиллал, хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох хэрэгжилтийн явцад гарч буй ойлгомжгүй байдал, зөрчилдөөнтэй заалтуудыг засахад чиглэж байгааг арчилсан намын бүлгийн гишүүд дурдлаа. Дараагийн мэдээ, хүн намын 10 жилийн ой өдөр тохиолоо 21 аймаг 9 дүүргээс 600 гаруй төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн ордонд хуралдаж 10 жилийн үйл ажиллагаагаа дүгнэлээ. Хүн намын ээлжид 8 дугаар их хурлаар намын үндсэн дүрмийн шинжилсэн найруулга болон намын дарга удирдлагын томилгоог хэлэлцлээ. Мөн хариуцлагын ерөнхий хорооны дарга гишүүдийн сонгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм а. 8 дугаар их хурлын төлөөлөгчдийн 91.3% саналаар улсын их хурлын гишүүн Дорж ханд намын даргаар улиран сонгогдлоо. Томилгоотой зэрэгцэн хүн намын гинсек ганц зэрэг гишүүн 5 жил ажилласан тайлангаа тавьснаар гинсекийн үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтэй тавьсан юм а. Тэрээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд намынхаа гүйцэтгэх зөвлөлийг удирдан
болон намын бусад бүтцийн байгууллагатай уялдуулан чиглүүлж хүн намаа үндэсний хэмжээний нам болгон хөгжүүлэх, шинэ үеийн дэвшилтэд нам болгон бэхжүүлэх, төр засгийн ачаа үрдэг нам болгон төлөвшүүлж, намын дотоод ардчлал, хамтын шийдвэрүүдийг бэхжүүлэх зэрэг үндсэн зорилгоудаа намын нийт гишүүд болон бүх шатны байгууллага журмын нөхдийн хамт амжилттай хэрэгжүүлжээ. Тус намын дарга Дорж Ханд улсын хурлд 8 суудалтай сөрөг хүчин болсон өнөөгийн өндөрлөгөөс хүн нам байгуулагдах болсон шалтгаан үүссэн явцад инхүү хуваалцлаа. Монголчуудынхаа захиалгаар маш олон залуучууд их нутагтай буцан ирж хүн намыг үүсгэн байгуулсан бидний түүх юм байна. Тэгээд өнөөдөр бол энэ 10 жилийн хугацаанд бид нар судалгүй байлаа. Эхний сонгуулийн үеэр дараагийн сонгуулиар парламентын нам болж нэг судалтай болж ирсэн. Одоо бол бид нар 8 улсын хурал судалтай засгийн газарт ачаа үрдэг юм улс төрийн хүчин болж төлөвшөж байгаа. Энэ одоо хэн илүү их зориулагдаж байна гэдэг тэгэхээр Монголын арчлалт юм аа. Монгол улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглал гэдэг бол намуудын засаглал байдаг. Харамсалтай нь 30 жилийн хугацаанд маш их хүмүүс шүүмжилдэг мөртлөө нам байгуулдаггүй. Нам нь байгуулаад үлгийндээ ингээд үргэлдээд байдаг юм гашуун төрхөл байсан. Тэгээд 10 жилийн өмнө яг нам байгуулж байгаад маш олон улс төрч ах нар бол дэмэдээ ардын намд орчих, арсан намд орчих гэдэг ийм зөвлөгөө өгдөг байсан. Харин бид нар сөрөөд зогсолтгүй явсаар хагаад Монгол улсад хамгийн чухал юм бол төлөвшсөн популизмыг сүрдэг прагматик ийм бодлого дээр суурилсан улс төрийн хүчин зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд 10 жилээр хийж байгаа нь Монгол улсын арчлалд оруулж байгаа маш том хүн нэмрээ гэж харж байна. Хүн нам бол популизмыг сүрдэг прагматик бодлого дээр суурилсан улс төрчдийн хүчин юм гэж тэрээр тодтоглоо. Мөн хүн нам нь бодит прагматизм дээр үндэслэн улс төрийн 3 дахь хөгжлийн гарцыг томьёолсон. Энэ томьёоллоор Монгол улс нь үр ашигтай бол тэр бодлогыг хэрэгжүүлдэг байхын тулд засгийн газарт ачаа үүрэлцэх болно гэдгийг намын дарга Дорж Ханд илэрхийллээ. Мэдээ үргэлжилж байна. Монгол улсаас сэтгүүл зүйн боловсрол судалгааны суурь тавигдсны 65 жилийн ой дохиож байна. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн олон нийтэд харилцах тэнхим өнөөдөр сэтгүүл зүйн сургалт судалгааны 65 жил сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд үе үеийн багш судлаачид, салбарын ахмад төлөөлөл, төгсөгчид оролцож Монголын сэтгүүл зүйн хөгжлийн замнал, өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаар санал солилцсон юм а. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн олон нийтэд харилцах тэнхимээр Монгол Улсын сэтгүүл зүйн мэрэгжлийн түвшин сургаж эхэлсэн анх дахь сургуулиудын нэг бөгөөд сэтгүүл зүй хэмээх ухагтхан сэтгүүлч гэдэг мэрэгжлийг системтэйгээр төлөвшүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Анхны хөтөлбөр сурах бичиг судалгааны суурийг тавьж олон зуун сэтгүүлч судлаачдыг бэлтгэн гаргасан нь өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийн салбарын үндсэн дулуур болж байна. За одоогоос 65 жилийн өмнө буюу 1960 оны 9-р сарын 1-нд Монгол Улсын их сургуульд анх сэтгүүлч ангийн нэгдээд анхны 34 хүнийг бол элсүүлсэн байдаг юм аа. Өнөөдөр энэ бол зөвхөн сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсны 65 жил ой төдий биш. Монгол улсын хэмжээнд бол үндэсний сэтгүүлч бэлдэж эхэлсэний одоо 65 жил гэдээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ганцхан манай сэтгүүл зүйн тэнхимийн баяр биш, нийт сэтгүүлчдийн баяр гэдээ ойлгоход бол илүүдэхгүй юм аа. За 65 жилийн дотор Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн салбар 47 удаа төгсөлт хийсэн. 1625 сэтгүүлч хүн бол бакалавраар мэргэжлэр 200 гаруй хүн бол магистрийн, за 40 орчим хүн бол докторийн зэрэгтээ төгссөн. Эрдэм шинжилгээний хурлын үеэр сэтгүүл зүйн сургалт судалгааны хөгжил, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн соёл, мэргэжлийн ёс зүй, технологийн эрендэх сэтгүүл зүйн сорилтууд зэрэг сэдвээр илтгэл тавигдаж хилцүүлэг өрнөлөө. Мөн сэтгүүл зүйн боловсролын чанар, практик ба онлын уялдаа судалгаанд суурилсан сэтгүүл зүйн ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ. За би Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. За тэгээ энэ юугийн үндсэндээ бол 10 жил сурсан. Тэгээ 10 жил сурахтаа бол бакалавр, магистр, одоо докторийн түвшинд суралцсан. За би энэ одоо Монгол Улсын их сургуулийн одоо төгсөгч гэдгээр маш их бахархдаг. Ягаад гэвэл Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим оюутнуудаа сэтгүүлчийн ур чадварыг олгохоос гадна за хүн байх, за дээрэс нь юугийн ёс зүйн мэдлэгийг бол сайн олгодог гэж боддог. За тэгээ энэ одоо гүнзгий одоо академик сургалтын үр дүнд Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгчид болвол
За энэ салбарт маш амжилттай, нэр хүндтэй ажиллаж байгаа гэж боддог. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн сургалт Монголын хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн нөлөөлж ирсэн болон өнөөгийн сэтгүүлчдэд ямар үнэт зүйл хандлагыг өвлүүлж ирсэн талаар бид тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочинтой ярилцлаа. 1983 онд Монгол Улсын их сургуулийн сэтгүүлч ангийг бид төгссөн. Бидний төгсөлт бол 2 дахь удаагийн эсэлтийн 2 дахь төгсөлт гэж явдیں۔ Тэр ямар тодтолтой гэхээр анх 1960 онд Монгол Улсын их сургуульд сэтгүүлчийн анги нээгдээд тэгээд 60 хэд онд 64 оны хавцаа хаагдаад тэр намын дээд рүү шилжсэн байт. Тус эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын сэтгүүл зүйн мэргэжлийг төлөвшүүлж үнэт зүйл, ёс зүй суурилсан сэтгүүлч бэлтгэхэд Монгол Улсын их сургуулийн оруулсан хувь нэмрийг тодорхой харууллаа. Үе үеийн багш төгсөгчид судлаачдын туршлага санал бол нэг дор цугларснаар сэтгүүл зүйн боловсролын залгамж чанар, судалгаанд суурилсан хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал арга хэмжээ болж байна. Монгол Улс 2025 оны 11 сарын байдлаар 161 улстай худалдааж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24 тэрбум $д хүрсэн байна. Үүнээс экспорт 13.7 тэрбум $, импорт 10.2 тэрбум $-д хүрч худалдааны тэнцэл 3.5 тэрбум $-ын ашигтай гарчээ. Гэсэн ч нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум $, буюу 4.9%-аар буурсан байна. Экспорт 856.5 сая $, буюу 5.9%-аар, импорт 379 сая $, буюу 3.6%-аар тус буурч тэнцэл 477.6 сая $-оор багасжээ. Экспорт буурахад нүүрсний экспорт 3.1 тэрбум $, угаас нь олоор 256.7 сая $, боловсруулаагүй газрын тос 63.3 сая $, хонь ямааны мах 11.5 сая $-оор буурсан гол нь нөлөөсөн байна. Харин зэсийн өдөр баяжмал 2.1 тэрбум $, самсан ноос хялгас 228.6 сая $, хагас боловсруус алт 135.3 сая $, цайрын хөдөр баяжмал 48.9 сая $-оор өсжээ. Импортын бууралтад ачааны автомашин 195 сая $, бульдозер, экскаватор зэрэг механизм 56.5 сая $, нийтийн тээврийн хэрэгсэл 51.8 сая $, автобензин 30.3 сая $-аар буурсан нөлөөсөн байна. Харин азотын бордоо, цахилгаан эрчим хүч өргөгч, ачигч төхөөрөмжийн сэлбэрийн импорт өссөн үзүүлэлттэй гарчээ. 2025 оны 11-р сард экспорт өмнөх сараар 1.6%-аар буурч, импорт 1.5%-аар өссөн, гадаад худалдааны орчин тогтворгүй хэвээр байгааг харуулж байна. Улсын хурлын чуулганы энэ сарын 12-ны өдрийн нэгдсэн уралдаанаар малын индекс жүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Малын индекс жүүлсэн даатгалын тухай хууль нь 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд малчтаас 36 тэрбум төгрөгийн даатгалын хураамж цуглуулж 29.4 тэрбум төгрөгийг нөхөн төлбөр хэлбэрээр олгосон байна. Тухайлбал 2023 онд 14,000 малчин өрхөд 4.2 тэрбум төгрөг, 2024 онд 22,000 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийг нөхөн олгоор олгожээ. Хамгийн өндөр нөхөн төлбөрийг 2023 Төв аймгийн Баянзүрх сумын малчин 15 сая төгрөгөөр авсан бол 2024 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын малчин 86 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан хамгийн өндөр дүн байжээ. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс малын индекс жүүлсэн даатгал нь төр хувийн хвшлийн хамтарсан түншлэл тулгуурсан малчтын эрсдлийг бодитоогоор бууруулдаг тогтолцоо гэдгийг онцолж байлаа. Мөн уг хуулийн төслийг басснаар даатгалд хамрагдах малчтын тоо нэмэгдэх, зууд зэрэг байгалийн эрсдлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Түүнчлэн нөхөн төлбөрийг өөрчлөн олгох зохицуултыг хуульчсаар малчтын амжиргаанд шууд дэмжлэг үзүүлэх болцсошгүй эрсдэл бэлтгэх боломж үүрдэх юм. Үүний зэрэгцээ даатгалын компаниуд үйл ажиллагааг уялдуулж тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай гишүүд анхааруулсан байна. Сүхбаатар дүүргийн 100 айл орчмын дахин төлөвлөлтөд орсон нийтийн байрны эхний айлууд шинэ орон сууцнд орж эхэлжээ. Ерөнхийдөө зандагчдэр өнгөрсөн амралтын өдөр тус байршилд ажиллаж төслийн явц хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Тус байр 1947 онд ашиглалтад орсон нийт 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн сугам шилжээнд холбогдоогүй хэрэглээний усаа зөөврөөр авдаг. Барилгын хийц, ханийн бат бөх байдал алдагдаж хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байжээ. Иймд нийтийн байрыг 2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд үтцийн асуудлыг шийдвэрсэн байна. 2022 оноос хойш мөнх харин булаг хязгаарлагдвал хариуцлагатай компани тус дахин төлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа. Төсвийн өрөөнд 3 жилийн хугацаанд нийт 800 айлын орон сууц бүхий 7 барилга 5 давхар үйлчлэгээний төв, автомашин 6 давхар зогсоол бүхий цогцлбор барихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны 3 барилгыг ашиглалтад оруулж 100 гаруй айл өрх байрныхаа төлхөөрийг гардан аваад байна. Үлдсэн айлуудыг эх оны эхний өдрөлд багтаан шинэ орон сууцнд оруулахаар төлөвлөжээ. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ, үргэлжлүүлэн олон улсын мэдээг сэтгүүлч бэлгэн хүргэнэ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжлэж байна.
Эхний мэдээ. Японы улсын засгийн газар газын зурагт гал зогсоох гэрээг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүднээс Америкийн нэгдсэн улсын санаачлагаар байгуулсан олон улсын зохицуулах төв рүү мэргэжлүүдээ илгээхээр төлөвлөж байна гэж Японы улсын Асахи сонинд мэдээлсэн байна. Тус сони их сурвалжийн мэдээсээр Японы мэргэжлүүд энэ төвийн зөвхөн хүмүүлгийн тусламжийн үйл ажиллагаанд л оролцсон. Тэдгээр мэргэжлүүдийн бүрэлдэхүүнд олон улсын хүмүүлгийн байгууллага болон төрийн бус байгууллагууд ажилладаг. Бүс нутгийн дэд үтсийг сэргээх чиглэлээр мэргэжсэн шинжээчид багтах юм байна. Газын зурагт гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа цэрэг иргэний зохицуулах төвийг Израилийн өмнөд хэсэгт газын зурагсыг хэдийн ойролцоо байгуулсан байна. Тус төв нь газын зурагт дах бодит нөхцөл байдлын тухай мэдээллийг тагнуулын нисгэгчгүй нисэгт хөрөмж болон олон улсын байгууллага зэрэг янз бүрийн их сурвалжаас цуглуулах юм байна. 40 гаруй улсын мэргэжлүүд Америкийн нэгдсэн улсын удирдлагад ор тус төвд ажиллах юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 9-нд Израиль болон Палестины Хамас хөдөлгөөний төлөөлөгчид газын зурагт барьцаалагдсан бүх хүмүүсийг чөлөөлөх, Израилийн цэргийг тохиролцсон байрал руу эргүүлэн татах талаар тохиролцоонд хүрч чадлаа гэж зарласан билээ. Тэгвэл Израилийн засгийн газар барьцаалагдсан бүх хүнийг судлах тухай гэрээг баталсан тухай мөн тус өдрийн шөнө Израилийн засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна. Харин гал зогсоох гэрээ 10 дугаар сарын 10-наас хүчин төгөөлөөр үйлчилж эхлэхээр төлөвлөсөн байна. Дараагийн мэдээ. Австрали улсын Сидней хотын Бонди Бич наран шаргалгын газарт гэмт этгээдүүд еврей Ханука баярт оролцогчд руу гал зэвсгээр буудаж 15 хүний амь насанд хүрчээ. Энэ харамсалтай явдлыг шинэ өмнөд Вэлс мужийн цагдаагийн газраас баталсан байна. Цагдаагийн газраас террорист хадлах хэмээн дүгнэж байгаа энэ хэргийг 2 гэмт этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байгаа юм байна. Гэмт хадлахын үеэр амь өргөцсөн хүмүүсээс гадна 38 хүн, 2 цагдаагийн албаагч хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн үед наран шаргалгын газарт болж байсан еврейн баярыг тэмдэглэх ёслолд Австралид оршин суудаг 1000 гаруй еврей хүн оролцож байсан гэнэ. Зэвсэг талдаа үйлдсэн 2 этгээдийн нэг нь саатуулах ажиллагааны үеэр буудуулж газар дээр амьсгал хураасан бол нөгөө нь хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэгэн иргэн тэдгээр 2 гэмт этгээдийн нэгийг хүмүүс рүү буудаж байх үеэр араас нь гитэн очиж зэвсгийг нь булан авсан байдаг. Энэхүү зөрөгтэй үйлдэлийг хийсэн иргэн нь Сидней хотын оршин суугч жимсний дэлгүүрийн эзэн Ахмед Ал-Ахмед гэгч 43 настай хүн байсан байна. Тэр гэмт этгээдийн зэвсгийг булан авах гэж ноцолдож байхдаа буудуулан шархтаж мөн харамсалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Сидней хотын наран шаргалгын газарт 15 хүний амьд насанд хүрсэн энэхүү аймшигт халдлагыг эрс зэмлэн буруу шааж байгаагаа нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш X нийгмийн сүлжээнд дэх захин хуудасаараа дамжуулан илэрхийлжээ. Энэ лоногт болсон бас нэг том үйл явдал гэвэл Европын холбоо болон Өмнөд Америкийн нийтийн зах зээлийн хооронд байгуулах худалдааны хилцээрт гарын үсэг зурх хугацааг хойшлуулахыг Францын их баригчид Европын холбооноос хүссэн тухай Франс пресс агентлаг мэдээлсэн байна. Европын хөдөө аж ахуйг хамгаалах хууль ёсны арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний тулд 12 дугаар сард болох гарын үсэг зурх ажиллагааг хойшлуулахыг Франц улс хүсэж байна гэж тус улсын засгийн газраас нийцсэн албан мэдээнд тэмдэглэжээ. Өмнөд Америкийн нийтийн зах зээлтэй байгуулах тус гэрээнд гарын үсэг зурх асуудлаар Европын холбоон санал хураах нөхцлөөр одоогоор хараахан бүрдээгүй байна хэмээн Францын засгийн газар үзэж байгаа юм байна. Мөн тус гэрээнд нэгдсэн улсууд болон Европын холбоо 12 дугаар сарын 20-нд Бразилд болох дээд хэмжээний уулзалтаар чөлөө худалдааны гэрээнд гарын үсэг зурна гэж Бразилийн ерөнхийлөгч өмнө нь мэдээлж байсан удаатай. Мөн Европын комиссийн тэргүүн энэ гэрээнд гарын үсэг зурхын өмнө 12 дугаар сарын 19-нд Багтаан Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын зөвшөөрлийг авах ёстой юм байна. Улмаар Европын холбооны бүх гишүүн улс дэмжснээр энэ гэрээ хүчин төгөлдөр болох ёстой юм байна. Гэвч одоогийн байдлаар Франц, Польш зэрэг хэд хэд улс энэ гэрээг эсэргүүцээд байгаа юм а. Та бүхэн төвцөг мэдээллийн хөтөлбөрийн олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.